За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо яг үндэсний баялагын сангийн тухай хуулийг амлиулж баялагын сан тэр дундаа хуримтлалын санг мөнгөжүүлэх талаар болон одоо стратегийн орд 34% гээд асуудлууд яг явж байгаа энэ үед бас засгийн газар стратегийн орд эзэмшигч хоорондоо хамтдаа хилцээрийн ширээн дээр сууж хилцээр хийх яг энэ үед бас өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж одоо энэхүү контентыг та бүхэндээ зориулж хийж байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа сонсоод одоо хөлбрүүдээ харцгаая. За бидний ойлгох ёстой зүйл яг үнэ хэлэхэд үндсэн хуулиас эхэлнэ. Тэгэхээр хуулийн өмнөөс бид нэр хамгийн гол нь үндсэн хуулиа амлиулж хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр үндсэн хуулийн дээр юу гэж заасан бэ гэхээр газрын хэвлэлийн баялаг буюу энэ байгалийн баялаг нэгсэндээ төрийн нийтийн өмч буюу ард түмний өмч юм а гэдгээ бид нэр тунхаглан зарлцсан орно гэсэн үг. Тэгэхээр энийг хэн нэгэн олборлож байгаа хамаагүй энэ бол өөрөө ард түмний өмч учраас олон нийтиндээс бас ямар хүлээлттэй дэгүү гэхээр байгалийн баялаг үндсэн хуулиараа ямар нэгэн байдлаар надад өгөөж нь заавал очих ёстой. Яагадгүй л энэ 3.5 сая иргэний өмч тэр үеийн ирээдүйд төрөх Монгол хүүхдийн өмч учраас байгалийн баялаг одоо бусад баялагтай харьцуулах юм бол илүү онцлог байдаг. Бусад орны жишгийг харсан ч гэсэн яг юм байна. За тэгэхээр бид нар үндсэн хуулийн дээр төрийн нийтийн өмч буюу ард түмний өмч гэдгийг нэгдүгээр одоо маш ойлгомжтой тунхаглаж зарласан байдаг. За хоёрдугаарт бол стратегийн ач холбогдол бүхий орд гэсэн концепт байгаа. Тэгэхээр стратегийн орд бол ордыг ашиглахдаа нийт өгөөжийн дийлэнхэн ард түмний талд байна гэдэг концептыг бас одоо тусгасан байдаг. Тэгэхээр стратегийн орд байна байхгүй гэдээ янз бүрийн маргаа явдаг ч гэсэн үндсэн хуулиндаа бид нэгэнтээ тусгасан концепт учраас энийг бид ажил хэрэг болгох ёстой гэж таарч байгаа. За тэгэхээр нийт өгөөжийн дийлэнх одоо нэгсэндээ ард түмний одоо талд оногдох энэ зарчмыг бид стратеги орд ашиглахдаа хэрэгжүүлэх ёстой гэсэн үг. За тэгэхээр үндсэн хуулиас гадна бид бас нэг чухал хууль бол ашигт малтмлын тухай хууль байгаа тийм. Ашигт малтмлын тухай хуулийн дээр бид энэ стратегийн ордыг бас нэлээд одоо ойлгомжтойгоор тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр энэхүү хуулийн 5-3, 5-5-д юу гэж заасан бэ гэхээр стратегийн ордыг ашиглахдаа за тэр ордын хайгуулыг одоо улсын төсвөр хийсэн үү, хувийн одоо секторын хөрөнгө оруулалтаар хийсэн үү гэдгээсээ шалтгаалж хэрвээ төр өөрөө тэр хайгуулыг хийж одоо нөөцийг тогтоосон бол 50 хүртэлх хувийг үн төлбөргүй эзэмшинэ. Хэрвээ хувийн сектор хайгуулыг нь хийгээд нөөцийг тогтоосон бол стратегийн ордын 34%-ийг нь одоо төр үн төлбөргүйгээр эзэмшнэ гэд энэ концептыг бол бид ашигт малтмлын тухай хуулиндаа маш ойлгомжтой тусгаж өгсөн байна. Тэгэхээр стратегийн ордол бол ашигт малтмлын тухай хуулийн 5-3-аас 5-5 дахь заалтынхаа дагуу төрийн хувь эзэмшлийг нь бол ойлгомжтой тусгаж өгсөн. Тэгэхээр энийг бид хэрэгжүүлж бас үндэсний баялагын сангийн тухай хууль, үндэсний баялагын сан өөрөө амлах боломж нөхцөл нь бүрднэ гэсэн үг юм. За дараагийн нэг чухал хууль батлагдсан бол өөрөө үндэсний баялагын сангийн тухай хууль. Тэгэхээр ер нь баялагын сан гэж бид нар олон талаар маргасан, олон орон хийсэн. Гэхдээ баялагын сан гэж зөндөө олон байгууллагад бэлэн мөнгө тараагаад тэрнээсээ бас эсэн болсон шүү дээ. Тэр ийм түүх бас байгаа. Гэхдээ үндэсний баялагын сан гэдэг бол ерөөсөө тэр баялагаас орж ирж байгаа өгөөжийг нэгэнтээ олон нийтийн төрийн нийтийн өмч, ард түмний өмч учраас тэрнийг цөөхөн хідэн хүн тэрнээс хүртэх биш, буцаад 3.5 сая иргэн тэр тийг ирээдүйд төрөх Монгол хүүхэд одоо өгөөжийг хүртэхийн тулд тэр явуулж байгаа урсгал, голын урсгал буюу тэр механизм бол өөрөө олон улсын жишгэрэж гисэн үндэсний баялагын сан байдаг. За тэгэхээр үндэсний баялагын сангийн тухай хуулийг батлахдаа бид 11-ийн 1-ийн 2-ийн А, 11-ийн 1-ийн 2-ийн Б-д стратегийн тэр төрийн эзэмшлийн орд ашиглахдаа 34% ноогдол ашгийг бид үндэсний баялагын сангийн нэг болох хуримтлалын санд төвлөрүүлнэ гэж заасан байна. Тэгэхээр энэ бол айгүй чухал заалт. Тэгэхээр баялагын сандаа бид ноогдол ашигынхаа төрийн тэр эзэмшлийн ноогдол ашигын 34%-ийг нь хуримтлалын санд төвлөрүүлээд энэ хуримтлалын сангаараа хамгийн гол нь дамжуулж за яг хүний хөгжил буюу боловсрал байна. Эрүүл мэнд за нэн чухал байгаа орон сууц. Энэ хүний хөгжлийн чухал энэ зүйл рүүгээ хөрөнгө оруулалтыг одоо хуримтлалын сангаар дамжуулж хийнэ гэдгийг бол үндэсний баялагын сан тусгасан. Тэрөөс нөгөө байгалийн баялагаас орж ирж байгаа одоо тэр орлогын 34% тэр ноогдол ашиг бол буцаад нэгсэндөө
хуримтлалын сангаар дамжиж хүний хөгжил рүү шууд хөрөнгө оруулалт болж оруулах энэ сувгийг бид нэр үндэсний баялагын сангийн тухай хуулийн дээр одоо тусгаж өгсөн. Тэгэхээр энийг л ерөөсөө бид нэр амьлуулах ёстой. Ингэжээж баялагын илүү хүртээмжтэй шударга барилт бий болно. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн тулд бид нар тэгэхээр энэ үндсэн хууль болон ашиглалт мартамлын хууль болон үндэсний баялагын сангийн хуулийн тулсан энэ концептыг бид нар нэгдүгürt ойлгох ёстой. За тэгэхээр одоо бид нар ямар зүйлтэй тулгарч байгаа гэхээр одоо яг энэ үү. За Монгол улсын засгийн газар нэгсэндээ тэр төрийн эзэмшлийг хувь эзэмшиж байгаа тий. Одоо тэр төрийн эзэмшлийн хувийн эрхийг хэрэгжүүлэгч бол өөрөө Монгол улсын засгийн газар нэг талаас. За нөгөө талаас энэ стратегийн орд эзэмшигч бол янз бүр байгаа тий. Одоо жишээлбэл Эрдэнэс 5 толгой эрдэнэтээр бол төр өөрөө одоо хувь эзэмшигч стратегийн ордыг эзэмшигч хэвээр байгаа бол за зарим олон тохиолдолд бол стратегийн ордуудын хувь эзэмшигчд бол хувийн сектор болсон тийм. Тэгэхээр одоо энэ хоёр хоорондоо одоо negotiation буюу хилцэл хийхдээ анхаарах одоо жишээлбэл юу байна нэгдүгээр. Хоёрдугаарт бас ямар хувилбарууд байж болох талаар за та бүхэнд бас хуваалцаж явж байгаа. За тэгэхээр засгийн газар нэг талаасаа стратегийн орд эзэмшигч хоёр нэг хилцлийн ширээн дээр суугаад эхний нэгдүгээр хувилбар юу байж болох вэ гэхээр стратегийн тухайн ордыг 100% төр эзэмшиж байгаа тохиолдолд яг ашигт нутмлын тухай хууль болон үндсэн хууль за мөн одоо үндэсний баялагын сангийн тухай хуулийн энэхүү хэрэгжих хүрээнд бол энгийн хувьцааны 34%-ийг эзэмших одоо нэг хувилбар байж болж байгаа. За хоёр дахь бас нэг хувилбар юу гэхээр энгийн хувьцааны тэр 34%-ийг бид нар хуулиндаа ч гэсэн ашигт нутмлын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бол тусгай амнаатаар бас орлуулж болох юм хувилбарыг одоо оруулж өгсөн байна. Нэгсэндээ энгийн хувьцааны 34%-ийн оронд те ямар нэгэн хувьцаа эзэмшихээс илүүтэйгээр амнаатаар орлуулж одоо ногдол ашиг одоо тэр ашгийг хүртэж болно гэсэн хоёр дахь хувилбар байгаа. За гурав дахь хувилбар юу гэхээр энгийн хувьцаа биш давуу эрхийн хувьцаа бас байж болно гэсэн хувилбар байна. Давуу эрхийн хувьцаа буюу preferred stock. Давуу эрхийн хувьцаа гэдэг бол тухайн одоо компани одоо өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй илүү ногдол ашиг авах одоо тэр давуу эрхийн хувьцаа гэж бас ойлгож болдог. Тэгэхээр санхүүгийн одоо санхүүгийн зах зээл дээр эсвэл санхүү дээр бол ингээд давуу эрхийн хувьцаа бол одоо олон компаниуд дээр бас байдаг хувилбар. Тэгэхээр сая бид нэр Францын ороонотой Монгол Улсын газар гэрээ байгуулахдаа бол энэ давуу эрхийн хувьцааг бас гэрээндээ тусгаж амьлуулж чадсан байдаг. Тэгэхээр за ийм нэг гурав дахь хувилбар байж болно. За дөрөв дахь хувилбар бол энэ 1 2 3 гэсэн энэ гурван хувилбарын ямар нэгэн холимог хэлбэр бас байж болох юмаа гэж байна. Нэгсэндээ тусгай амнаатыг давуу эрхийн хувьцаатай холих эсвэл энгийн хувьцааг амнааттай хамтд нь ингээд одоо оруулж болох ийм холимог хувилбар байж болно гэсэн ийм дөрвөн хувилбараас нэгсэндээ одоо Монгол Улсын засгийн газар одоо төрийн эзэмшлийн хүрээнд одоо стратегийн орд эзэмшигчтэй хилцээр хийж одоо нэгсэндээ баялагын санг одоо бид нар амьлуулах боломж нь нэгднэ гэсэн үг. За тэгэхээр энэ дөрвөн хувилбараас гадна ер нь бол бид нар энэ орд болгон тий стратегийн орд бүр одоо өөр онцлогтой гэж үзэж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлбэл зарим ордууд те аль түрүүн одоо эдийн засгийн эргэлтэнд ороод те одоо ашиглалтанд орсон. За ашиглалтанд орсон ордууд байгаа те орсон стратегийн ордууд байна. За энэ дээр бол илүү нэгсэндээ төр одоо өдөр тутмын тэр үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй нэгсэндээ энгийн хувьцаа эзэмших тусам өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох тузын шийдвэр гаргахад ингээ оролцоо явдаг. Тэгэхээр эндээс илүү хамгаалсан те илүү давуу эрхийн хувьцаа ч юм уу эсвэл тусгай амнаатаар орлуулах тэр нөхцөлийг нэгдүгээр авч үзэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бас ямар хувилбар байж болох вэ гэхээр ашиглалтанд ороогүй ордууд байгаа те. Тэгэхээр ер нь энэ хилцлийг хийхдээ энэ дөрвөн хувилбараас бид нар сонгохдоо дандаа харилцан ашигтай хувилбар буюу одоо орд эзэмшигчтэй, хувийн сектортэй ч ашигтай, төрийн эзэмшлийн хувьд ч
ашигтай харилцан ашигтай ийм хувилбарыг заавал сонгох ёстой. Яг тэгэхээр эндээсээ болоод хэрвээ тэр орд эдийн засгийн эргэлтэнд орохгүй бол буцаад хөрөнгө оруулалт таж чадахгүй бол хин хиндээ одоо бас сул тал үүсэх учраас энийг бодолцож нэгдүгээрт, хоёрдугаарт бас аль хувилбар нь илүү ашигтай байж болох тал дээр бол санхүүгийн модель одоо ашиглаад те одоо нэгсэндээ өгөөжин тооцоо хийсний үндсэн дээр одоо тухайн шийдвэрийг одоо гаргах ёстой гэсэн одоо хувийн байр суурьтай байгаа. Тэгээд та бүхэнд асуулт байх юм бол одоо comment section-д үлдээгээрэй. Баярлалаа.